За сайн байцгаана уу. За автогын ерөнхий байралтай хүчний системийн тэнцвэрийн нөхцөл ашиглаж за энэ хүү хийцийн тулгууруудын реакцуудыг тодорхойлох бодлого бодё. За нэгсэндээ энд А, Б, А дээр хөдөлгөөнгүй нус, Б дээр хөдөлгөөнт нус байна. За тэгэхээр А болон Б гэсэн реакцуудыг тодорхойлё. За бид энэхүү бодлогыг бодохдоо холбоосноос чөлөөлөх зарчмаар энэхүү холбоосыг тухайн биеийг холбоосноос чөлөөлж тухайн холбоосноос бид үйлчилж байгаа реакцийг оронд нь сольж үйлчлүүлэх ёстой. За энд би зурган дээрээ шууд энэхүү холбоосыг чөлөөлсөн гэж үзээд реакцуудад хүрслээд явчих. За энд хөдөлгөөнгүй нухас дээр реакцийн чиглэл тодорхойгүй байдаг учраас хоёр байгуулагч болгоод задлая. За хоёр байгуулагч болгож задлахдаа дурын чиглэлд сонгож авъя. За ийшээ A түүнд перпендикулараар X A. За B дээр за энэ холбоосноос чөлөөлөөд холбоосыг авбал реакцийн чиглэл тухайн хөдөлгөөний чиглэлд энэ хөдөлгөөнтэй нус хөдөлгөөний чиглэл хөдөлгөөнд перпендикулараар B гэсэн реакц үүснэ. За энэ хоёр хүчнийхээ чиглэлүүдийг дүрсэлжээ. За ингээнд бол бид нар автогын ерөнхий байралтай хүчний системийн тэнцвэрийн нөхцөлийг ашиглаад 3 тэгштгэл бичин. За энэ 3 тэгштгэл нэгсэндээ 3 хэлбэрээр илэрхийлэгддэг. Ихэвчлэн ерөнхий түгээмэл хэрэгэлдэг 2 хүчний проекц буюу аль нэг зэгтэй харьцангуй хүчний моментыг бүгдээрээ бичээд явъя. За тэгэхээр энд XA, YA, RB гэсэн 3 үл мэдэгдэгч байна. Тэгэхээр бид нар RB реакцийг олохын тулд А цэг дээр зэгтэй харьцангуй момент бичье. За тэгэх юм бол энд яг нь XA, YA хоёр бичигдэхгүй. Тийм учраас А дээр момент бичье. А зэгтэй харьцангуй хүчний моментуудын хэлбэр нэг авъя. За ингээнд бол бид нар момент чинь бол энэ хүчнүүдэд проекцлоод хоёр байгуулагч болгоод авчиж болно. Энэ F-ийг бол энд бол F косинус альфа. За нөгөө байгуулагч нь бол F синус альфа. За энэ тархсан хүч үйлчилж байна. Энэ тархсан хүчийг төвлөрсөн хүчээр солино. За Q. За тэгэхээр энд бид нар Q тархсан хүчийг нэг талбад үйлчлэх, нэг зуртад үйлчлэх Q үрждэг нь А C-ийн хооронд үйлчилж байгаа гэж үзэх юм бол энд яг А C-ийн уртаар үржүүлээд за 200 ньютоны хоохон метр үржих нь А C-ийн хэвдэл 0.4. За ингээд 80 ньютон гэдэг төвлөрсөн хүчээр салчин. За момент чигэд тухайн А зэг дээр А зэгийг дайран гарч байгаа X, Y хүчний момент бичигдэхгүй. За Q А зэгийг тойроод ямар чиглэлд эргэж ийн вэ гэдгийг харъя. За бүгдээрээ энэ давхын тулд чиглэлээ мэдээж цагийн зүүнний эсрэг нэмэх гэдээ тооцоод аваад явъя. Цагийн зүүнний эсрэг эргэж байвал нэмэхээр. За Q А зэгийг тойроод цагийн зүүнний дагуу учраас хасах Q. За Q-гээс А зэг хүртэлх тухайн хүчний үйлчлэлийн шулуунд буусан перпендикуляр зайн 0.4-ийг яг энэ дундч төр учраас 0.2. За нэв хүчний за X тэнглэлт ирэх проекц нь
тухайн А зэгээ дайран гарч байна. Тэг мөр байхгүй. Мөрөн тэг болчихж байна. За Y тэнхлэлтээр байгуулагч нь F синус А зэгийг тойроо цагийн зууны эсрэг учраас нэмэх F синус альфа. За мөр нь эндээс агаас Z хүртэлх зай буюу 0.4. За нэг чинь дандаа ижил метрээр явж байгаа. За момент А зэгийг тойроо цагийн зууны дагуу учраас хасах момент за RB А-г тойроо цагийн зууны эсрэг нэмэх тэмдэгтэй. За мөрн тухайн RB хүчний үйлчлэлийн ийшээ хавлаа. Хүчний үйлчлэлийн шулуун тухайн зэгээс буусан перпендикуляр зай гэж ингэж харах юм бол энэ хоорондох зайг авна гэсэн үг тийм ээ. 0.6 метр. За ингээд моментын нийлбэр тэгтээ тэнцвэр байх хэрэгтэй. За бид үндсэн хэлбэр болох нэг хүчний момент, нэг хоёр хүчний парокс хүчээ. За X тэнхлэлтээр хүчний пароксуудын нийлбэр тэг байх хэрэгтэй. Дараа нь Y тэнхлэлтээр хүчний пароксуудын нийлбэр бас тэг байх хэрэгтэй гэж бодож байна. За Y дээр X дээр XA за чиглэл нь мэдээж нэмэх чиглэлийг ингээд авчээ. Y дээр бол нэмэх чиглэлийг за ингээд тусална. За XA нэмэх XA за F хүчний X тэнхлэлтээр парокс байна. Нэмэх нь F косинус альфа. За тэнцүү тэгүр X тэнхлэлтээр хүч парокс орж ирэхгүй. За Y дээр YA за YA нэмэх Q төвлөрсөн хүчээр салсан байгаа тийм ээ. Хасах тэмдэгтэй Q. F хүчний Y тэнхлэлтээр парокс нь бол нэмэх F синус альфа. За нэмэх тэмдэгтэй хамгийн сүүлд R B. За ингээд энэ хүчнүүдийн X тэнхлэлтээр Y тэнхлэлтээр пароксуудын нийлбэр тус бүрдээ тэг байна гэдэг ингээд авъя. За эндээс үл мэдгэдэгчүүдээ харъя. Нэгээс нь эхний тэгштгэл дээр бидэнд RB байна. Энд байна. За энд X байна. За энд Y энд бас RB байна. За тэгээд тэгшгэлүүдээ энэ нэгдүгээр тэгштгэл. За энэ хоёрдугаар тэгштгэл. Энийг гуравдугаар тэгштгэл. Шууд нэгдүгээр тэгшгэлээс RB-г болох боломжтой байна тийм ээ. За нэгдүгээр тэгшгэлээс RB-г олъё. За эндээс RB-г болоход энэ хоёр үржүүрийг тэнцүү байдалд гаргаад нэмэх тэмдэгтэй Q 0.2 за асах нь F синус альфа үржих нь 0.4. За энийг хуваах нь 0.6. За бүгд мөрөөд маань энд метртэй явж байгаа тийм ээ. За ингээд тоо өгдлийг орлуулах юм бол энд нэмэх тэмдэгтэй 60 ньютон гарч байна. За дараа нь хоёрдугаар тэгшгэлээс X А-г олъё. Хасах тэмдэгтэй F косинус альфа буюу энд болохоор их нь хасах орлуулаад бодвол 86.6 ньютон гэж гарч байна. За дараа нь за ингээд 3 дугаар тэгшгэлээс Y-г олчих тийм ээ. Энэ R-ийг бид нар олцсон юм чинь эндээс Y-г олоход хасах
30 ньютон. За тэгэхээр бид нар эндээс одоо 3 үйл мэдгэдэгч энд оллоо. Тэгэхээр бидний Y-A, X-A маань хасах тэмдэгтэй гарч байна гэдэг нь бидний энд бид нар дурын 2 харилцан перпендикуляр 2 байгуулагч олгоод авцсан. Энд авсан 2 одоо реакцийн хүчний проекцууд нь бидний авсан чиглэлийн эсрэг гарах юм байна гэдгийг энд хасах тэмдэгтэй харуулж байгаа. За тэгэхээр эндээс яах нь энэ 2 хүчний нийлбэрийг R А гэдгийг энэ 2 байгуулагч хүчээр нь илэрхийлж X-A квадрат дээр нэмэх нь Y-A-гийн квадрат гэд гаргачих болно. За ингээд орлуулад энэ 2 тоогоо орлуулаад гарах юм бол Y-A нь 91,649 ньютон гэсэн хэмжээтэй гарч байна. За чиглэл нь бол ойлгомжтой байна тийм ээ. Энд биднийхээр RB бол нэмэх тэмдэгтэй гарсан. X-A нь бидний авсан чиглэлийн эсрэг гэхээр ийшээ. Эсрэг. За Y-A бас бидний тухайн зурган дээр төсөлж авсан эсрэг. Энд болохоор X-A энд Y-A тийм ээ. За ингээд авахаар яах нь вэ? Эдгээрийн нэр үсгдэх тэр шүнцэгтийн харилцан перпендикуляр 2 байгуулагч болгож авсарч байна. Энэ бол бидний Y-A гэдэг ингээ гарчих нэ. За бүгдээрээ энэ бодлогыг програм ашиглаад одоо шалгая. Програмаар шалгая. За эхлээд үндсэн А, Б цэгүүдээ авъя. За энд бидний А цэг, энд С цэг авлаа. Одоо Б цэгийг авъя. Б цэг нь геометр байрлалын энд өгөөд Б цэг авъя. За ингээд Б цэг авлаа. За энэ 3 цэгээ А, С, Б гэсэн хөө 3 цэг авлаа. За тэгээд энэ 3 цэгээ тухайн механизм дамнаар болгоод ишээ холбё. За нэгсэндээ энд яах нь биднийхээр А, С, Б цэг авлаа. За тэгэхээр энд А цэг дээр хөдөлгөөнгөө нугсан дулгуур байгаа. Нугсан дулгуураа сонгоод өгье. За энэ Б цэг дээр бол хөдөлгөөнтэй нугс байгаа тийм ээ. Хөдөлгөөнтэй нугс. За дараа нь энэ С цэг дээр үйлчилж байгаа хүчээ үйлчлүүлж өгье. С цэг дээр за энд хүчээ үйлчлүүлээ. За 100 ньютон чиглэл нь 30 градусын X-тэй 30 градусын үнцэг үүсгэхээр за энд авсан байна. За дараа нь төвлөрс тархсан хүчээ сонгож байрлуулъя. Тархсан хүч нь биднийхээр бол энд яах нь А цэгийн оронд үйлчилж байгаа тийм ээ. Тархсан хүч маань А-гаас цэгийн оронд үйлчилж байгаа 200 гүн нэгж тал
одоо уртад үйлчлэх хүч нь 200 ньютон. За дараа нь моментын чиглэл нь хасах чиглэлтэй. За моментыг үйлчлүүлээд энд үгүй. Момент нь 40 ньютон метр. За ингээд үгүй. За ингээд бидний авсан бодлогын схемээ байгуулчлаа. Нэгсэндээ А, С, Б гэсэн дамнуураад энэ дээр яах нь төвлөрсөн хүч болон тархсан хүчээ дүрслээд моментод дүрсэлчлээ. Одоо бүгдээрээ энэ бодлогын одоо үр дүнгээ тооцож гаргая. Энэ дээр үр дүнгээ тооцож гаргая. За А, С дамнуур. За С-гээс Б гэсэн хэсгийг энд харуулъя. За энд үр дүн гарсан байна. Одоо энд бидний олсон за X хасах 86 гэсэн байна тийм ээ. Энэ X тэнхлийн дагуух байгуулагч нь энд 86-ыг гараад ирсэн байна. За Y-гийн дагуух нь энд хасах 30 гэдэг нь бас адилхан гарч ирсэн байна тийм ээ. За энд тоо хариу байгуулагчд болгоод задлсан тоо хариуны хоорондоо энд 30-таа таарч байна. Энд болохоор хасах 86.6. За нийлбэр нь энд яах нь 91649 гэдэг ингээд таарч байна. За B-цэгийнх нь болохоор энд хэд гарсан блэ? 60 ньютон. Тийм ээ. Энд чиглэл нь нэмэх тэмдэгтэй 60 ньютон. За энэ X, Y-гийн чиглэлч гэсэн энд эсрэг чиглэл бидний авсан энэ тухайн бодсон юм дээр эсрэгээр гарсан энэ чиглэл болохоор энэ чиглэлтэйгээ бас таарч байна. Ингээ үр дүнг энэхүү програмаар ингэж шалгаж болох нэ. За энэ програмыг энэхүү хаягаар ороод та гээд ашиглаж болно.